Сайн байцгаана уу? Lam Market Language компани үүсгэн байгуулсан Нямбатар байна. Өнөөдөр та бүхэндээ өөрсдийн маш сонирхолтой төсөл болох Lam Market системээ танилцуулахаар ирсэн байна. Та ямар нэгэн байдлаар тоглоомын зах зээлийг сонирхдаг, тоглоомыг тоглодог бол наашаа дахиад анхаарлаа хандуулаарай гэж хүснээр байна. Gamers сүүлийн жилүүдэд фундаменттай холбоотой ч юм уу, технологийн өсрөнгөө хөгжилтэй холбоотой тоглоом гэдэг зүйл бидний амьдралд бол маш содон орж ирсэн тий. Тоглоом тоглодгүй хүн байхгүй, тоглоом тоглодгүй мэхэд үздэггүй хүн байхгүй болсон. Энэ бол тусдаа соёл, тусдаа ийм том зах зээл орж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтэд 3.3 тэрбум геймер байд юм байна. Энэ нь болохоор жилд 100 сая хүнээр нэмэгдэж идэг. Маш том зах зээл гэсэн үг. Бидний дэлхийн хүн амын 40% нь геймер байна гэдээ боддоо. Тэгэхээр энэ бол асар том зах зээл. Үүнийг дагаад асар том мөнгнүүд иргэн гэсэн үг. Үүнийг дагаад мөн асар олон боломжууд байгаа гэсэн үг, тий? Асуудлууд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бодит амьдрал дээр ингээд дуртай зүйлээ худалдаж авдаг, тий? Тэгээд тэр зүйлдээ хоббирхоо тэр зүйлээрээ community болдог. Тэгэхээр тоглоом ч гэсэн энэ зүйл байдаг. Үүнийг item гэдэг. Тэр item гэдэг зүйл манайхан мэдчихлээ баг л та. Тоглоомны доторх үн цэнийг агуулдаг, өөрийн характерыг бүтээхэд тусалдаг ийм өвөрмөц соёл байдаг. Тэгэхээр тоглоомчид тулгамдаад байгаа хамгийн том асуудал юу байсан бэ гэхээр энэ үн цэнийг агуулж байгаа, энэ мөнгө эргэж байгаа зүйлийг худалдан авах буюу борлуулахад үүсэж байсан асуудал юм. Судалгаагаар Монголд хийсэн судалгаагаар шүү. 3 хүн тутмын 2 нь мөнгө айтем болгоход эсвэл айтема мөнгө болгоход буюу айтем гэдэг зүйлийг зах зээлийн эргэлтэнд оруулахад 70% луйртүүлжсэн. 3 хүн тутмын 2 нь одоо би айтем авах гээд нэг сошиал дээр зар тавиад тэгээд нэг нөхөр намайг үндсэндээ би айтема төрүүлж би мөнгө төрүүлж хүү эсвэл тэр айтема төрүүлж над хүү гэдэг тоглоомыг дахиад тоглох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол том асуудал юм байна. Энэ хүний мөнгийг, цаг хугацааг, стрессийг эвдэж байгаа юм байна. Энийг ингээд асуудал байгаа бол боломж бас байж тараа тий. Солиушн юу юм бэ гэдээ эргэлхийлж хэлсэн. Тэгвэл сүртэй юм байгаагүй. Солиушн хайж явсаар зүгээр л мэдмэн болж ирсэн. Дунд нь айтем авах гэж байгаа болон зарах гэж байгаа хоёр матч хийх хэрэг голд нь орж ирээд айтем өгчих, мөнгө өгчих гэж сольж гэж байгаа байхгүй. Тэгээ үүнийг ингээ хийгээ явж байхдаа ингэж боддог гэсэн дандаа. Миний хийж байгаа үйлдэл тодорхой тий. Тэгэхээр энэ технологи болж болохгүй юм уу? Энэ технологи болохыг санагдаад байгаа байхгүй. Тэгээ яг энэ зах зээлийн тухай, энэ item гэдэг зүйлийн тухай айгүй олон технологийн компаниудтай, айгүй олон девелопертай уулзаж ярилцсан. Бүгдөө ингээд нэг юм шоолсон ч юм уу харцаар хардаг юм байсан. Гэхдээ 2022 онд азар би Мизогон компанитай уулзч чадсан. Миний солиотой санааг окей бро наач явах юм шүү гэж дэмжсэн. Өнөөдөр бид нар 15,000 хэрэглэгчтэй яг одоо item-ийн транзакшн хийгцээр байгаа. Дараагийн зогсоол руугаа явах гээд байгаа. Тийм учраас дэлхийн зах зээлийг ярих шаардлагатай болно. Дэлхийд дээр бол ийм том тоо яригддаг. Энэ бол 2030 он гэхэд 600 биллион төгрөнө гэсэн чиг хандлага байгаа экспертүүд хэлж байгаа. Гэхдээ энэ том маркет зах зээлийн тэр чигээр бол яг бидний скуп хийж байгаа зах зээл биш. Геймийн item буюу CS2, Dota 2 гэдэг зөвхөн энэ хоёр тоглоомны хувьд маркет индастри нь 10 миллион байдаг. 10 миллион бол бас л том доо тийм. Тэгээ Монгол орны хувьд ямар байт юм бэ гэхээр Counter Strike Dota 2 гэдэг тоглоомыг тоглодог шүү бүр. Яг ингээд Steam руу хандаж тоглодог гэсэн үг. Геймерийн тоо 300 мянга байдаг. Тэр дотроос дахиад item-ыг ямар нэгэн байдлаар худалдаж авч ирсэн аккаунт буюу тэр хүмүүсийн тоо 150 мянга байдаг буюу хамгийн багадаа 2 удаа item-ыг авч зарсан гэсэн үг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Монголд 150 мянган хэрэглэгчийн ийм зах зээл байгаа. Хамгийн багадаа гэж бодохоор. Энэ инсайтыг би одоо анх удаа энчээ ил болгож байгаа. Энэ бол урд нь бол Монголд яг энэ зүйлийг ярихаар за волюм нь хэдий, маркет нь хэдий, чадамж нь хэдий гэж асуудаг байсан. Тухайн систем байхгүй учраас энийг хэлж чаддгүй байсан. Гэхдээ үүсгэн байгуулагдсан цагаас хойш манай Lam Market application 1 тэрбум төгрөгийн item-ыг хэрэглэгчид амжилттай дамжуулж өгч чадсан байна. Өнөөдрийн байдлаар 15,000 хэрэглэгчтэй. Тэгээд яг одоо би энд юмраа зогсож байгаа ч гэсэн хүмүүс системийг маань ашиглаад айтмаа бас аваад зараад мөнгөө татаж аваад хэрэглээд байж байгаамаа. Өмнөх слайдн дээр дахиад ярихад 15,000 хэрэглэгчийг бид нар тэгэхээр Монголынхон хэмжээнд бол 150,000 болгож өсгөх буюу 10x хийх ийм боломжтой байна гэж үзэж байгаа шүү. Хамгийн анх энэ зүйлээ хийхдээ community буюу манад 70,000 гишүүнтэй
групп байдаг. Зөвхөн айтем зарж авдаг залуучууд цугласан тэр дотор маш солиотой зүйл болдог. Их хэмжээний мөнгө айтем эргэж идэх гэсэн үг. Тэр залуучуудтайгаа хамтарч энэ зүйлийг хийсэн буюу community based system энэ өөрөө. Тэгээд тэр зүйл дээр нэг зүйлийг тохирсон. Хамгийн эхлээд хэдүүлээ айтмаа зардаг болчихоо тий аюулгүй. Дараа нь хэдүүлээ гоё sexy project pitch-рүүдээ угсрал та гэж тохирсон байдаг. Тэгээ одоо community маань биднээс нэхэд байгаа маа. Dynamic fee буюу бид нар 20 сая төгрөгийн үнэтэй 30 сая төгрөгийн үнэтэй айтмаа зарахтаа фигээ ухаалгаар багасгадаг байл та гэсэн бас ийм шаардлага байгаа. Энийг хийхээр ажиллаж байгаа. Loan буюу зээлээр авдаг бай. Эсрэгээрээ би хүнд юмаа тэгвэл зээлж өгдөг бай. Эсвэл мэдхгүй тавиад айтмаа тавьчаа тодорхой хэмжээний бизнесийн өгөөж хүртдэг бай тогтмол тий гэдэг ч юм уу. Мэдээж дараагийн хараад байгаа зүйл нь юу вэ гэхээр зөвхөн хоёр тоглоомоор хязгаарлагдахгүй бусад item tradable тоглоомуудыг холбох non tradable буюу item зардаггүй тэр тоглоомуудын wallet-ыг мөн холбох. Одоо нэг айгүй тод жишээ байгаа шүү дээ. Хүүхдүүдийн Roblox-ыг яаж сэнгэлж чинь айгүй асуудалтай байгаа тий. Тэгэхээр тэр зүйлийг ч гэсэн item-а зараад нэг touch хийгээ шууд зардаг тэр системийг цаашаа хий гэхдээ үүнийг хийхдээ хэдүүлээ нэг зүйлийг хүүк хийчихье. Тэр нь дэлхийд зориулаад хийх та тэгвэл. Дэлхийн залуучууд юу хүсэж байгаа юм? Ямар дизайныг хүсэж байгаа юм? Дэлхийн трейдеруудын тэгвэл тэр системийн шаардлага нь юу байгаа юм? Аюулгүй орчин хүсэж байгаа юм уу? Кодын дэлхийн стандартаар нь дэлхийн төвшөнд зориулсан хэрэгцээ шаардлага хангасан энэ системийг тэгвэл энэ фичерүүдээ угсаад нэг үсэн хийлдэ гэсэн ийм зорилготой байгаа маа. Багад танилцуулах нь зөв. Манай дизайныг бол болдгээ залуу хийдэг. E-спорт бол яг энэ гейминг дизайнаа бол 10-аас дээш жил хийсэн туршлагатай. Мизорон компани миний солиотой санааг дэмжсэн. Би үргэлж талархаж явдаг. UB Cap-ыг хийсэн гэдгээр дандаа флекс хийдэг. Удахгүй лам маркетинг хийсэн гэдгээр флекс хийх байх гэж итгэж байгаа. Тэгээд би өөрөө болохоор 2012-13 оны үед яг л ингээд оюутан байхдаа хүүхэд байхдаа тоглолдог залуу байсан. Тэгээ 16 онд Counter-Strike Global Offensive гэдэг тоглоом гараад item гэдэг зүйл гарснаас хойш энэ асуудал үүсэж байгаа бол асуудлыг шийдчихэл та. Тэгэх юм бол би ажил хийхгүй юм байна шүү дээ. Би бүр тэр байтугай бизнестэй болох юм байна шүү дээ гэж хараад энэ зүйлийг хараад явсан. Гэхдээ би анханасаа нэг талын тасалбартаа гарсан. Би энэ зүйлийг хийчээд яг e-спортын тамирчид олон улсаас Монголд мөнгө оруулж ирж чадна гэдэгт ерөөсөө эргэлздэг. Тийм учраас энэ зүйлийг хийхээр явж байгаа маа. Тэгээд айгүй олон бас том юм ярьлаа. Бидэнд мэдээж мөнгө хэрэгтэй. Тэгээд 750 сая төгрөг хэрэгтэй. Үүн дээр 85% мэдээж ихэнх нь технологитой зарцуулна. Тэгээд үлдсэнийг нь олон улсад гарах замаа засахтаа бас бэлтгэр төлөвлөж байна. Тэгээд эрхэм хөрөнгө оруулагч, инвестор, ментор, залуучууд та бүхнээсээ лам маркет хөлөгч суугаад дэлхий рүү хамт аялахыг урьж байна. Баярлалаа.